За өнөөдөр та бүхэндээ томилгооны сонсгол явуулах талаар Улсын их хурлын 21 гишүүний гаргасан хүсэлтийг Монгол Улсын их хурлын даргад гардуулж өглөө. Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу 4-1, 4-2, 4-3-аар нийтийн эрх ашиг нь зөрчигдсөн асуудал төсвийн хууль мөн бодлогын асуудлаар Улсын их хурлын гишүүдийн 4-1-ээс доош хүн санал гаргасан тохиолдолд сонсгол явуулж болно гэсэн юм заалттай байдаг. Тэгээ энэ хуулийн дагуу бид Тагнуулын ерөнхий газрын дарга асан Батын хурцыг Өмнөд Солонгост элчин сайдаар томилготой холбогдсон санал Улсын их хурл болон ерөнхийлөгч засгийн газрын түвшинд яригдж холбогдох албан тушаалтнууд нь бичгээ Улсын их хурлд ирүүлсэн байгаа учраас томилгооны сонсгол хийх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаамаа. Батын хурц гэдэг хүний тухай Улсын их хурлд маш олон төрлийн өргөдөл гомдол ирсэн байдаг. Би энэ тухай өнгөрсөн 7 хоногт ярьсан. Франц Герман улсаас Энхбат гэдэг залууг зоригийн аллагын хэрэгт холбогдуулан баривчилж ирж шоронд олон сараар хорсноос бол тэр хүн амнасаа алдсан. Хамтран ажиллаж байсан хүнээ хэлсээр шоронд явуулсан тухай эхнэрийнх нь гомдол. Эрдэнтийн асуудал мөн одоо олон бизнесмэнүүдийн ажил хэрэгч хүмүүсийн эрхийг зөрчиж хөрөнгө мөнгөний булааж авсан дээрэмцэн гэдэг гомдлууд мөн одоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 55 тэрбумын үнэт эдэлтэй гэдэг мэдээлэл 55 тэрбум төгрөг гэдэг бол 20 сая доллар гэсэн үг. Зарим иргэдээс ирж байгаа мэдээлэлээр тэр хүний цуглуулган дотор Монголын музей Эрдэнэсийн сангаас алдагдсан үнэт эдлүүд байна ч гэдэг гомдол мэдээллүүд ирж байгаа. Ийм гомдлууд байгаа учраас Батын хурцтай холбоотой томилгооных нь өмнө нийтийн сонсгол хийх нь зүйтэй гэж Улсын их хурлын 21 гишүүн та бүхэнд харуулъя. Томилгооны сонсголыг дэмжиж гишүүд гарын үсгээ зурсан байгаа. За Монгол Ардын намаас бол Амар Заяа гишүүн, Аюур сайхан гишүүн, Баядлах хаан гишүүн, Батнасан гишүүн, Арчилсан намаас бол Болд гишүүн, мөн одоо Монгол Ардын намаас Боловч чулуун гишүүн, Гарамжав гишүүн, Хоёр Жавхлан гишүүн, Мөнх цэцэг гишүүн, Нямбаатар гишүүн, Нямдорж гишүүн, Оюун Чимэг гишүүн, Солтаан гишүүн, Сумья Озар гишүүн, Цэрэнбат гишүүн, Бэйн хамгаалан гишүүн, Батцандан гээд 21 гишүүн, Арчилсан намаас 3 гишүүн. Бусд гишүүд нь Монгол Ардын намаас байгаа. Тэгэхээр Батын хурцтай холбоотой томилгооны сонсголыг хийя гэдэг юм саналыг гаргасан. Томилгооны сонсголыг санал гарснаас хойш Улсын их хурлын дарга байнгын хороодод шилжүүлж өгдөг байгаа. Байнгын хороо сонсгол зохион байгуулагчийг томилж томилгооны сонсголын талаар олон нийтэд мэдээ хүргэж холбогдогч этгээд ажиглагч эрхэн зөрчигдсөн этгээдүүдийг сонсголд оролцуулж асуулт хариулт авах замаар сонсголд явна. Англи Америкт бол та бүхэн мэдэх бах public hearing гэж нэрлэдэг. Нийтийн сонсгол гэж нэрлэдэг. Тэгэхээр томилгооны сонсгол бол нийтийн сонсголын нэг төр юм а гэж та бүхэндээ би хэлхийг хүсэж байна. Ингээд Улсын их хурлын даргад томилгооны сонсгол явуулж өгөх хүсэлтэд миний бие албан ёсоор хөргүүлж байгаа. Дээрээс нэг шаардлагыг Улсын их хурлын даргад болон байнгын хорооны даргад бас хөргүүлж байгаа. Энэ 7 хоногт Батын хурцыг элчин сайдаар томилох энэ яарвчилсан процессоо түр хойшлуулаач гэдэг хүсэлтийг хөргүүлж байгаа. Зоригийн аллагтай холбоотой хэрэг байгаа. Тагнуулын мөрдөн байцаагч нар мөрдсөн. Захиалагч нь тодорхойгүй байгаа. Гэсэн хэдий ч захиалагтай хэрэг гэдэг нэрийн дор 3 хүн хоригдож байгаа.
2-7 хоногийн дараа хууль зүйн сайд зоригийн хэргийг ил тод болгох тухай асуудлыг засгийн газар оруулах гэж байна. Тэрнээс өмнө Батын хурцыг Яаран Сандран Солонгос элчин сайдаар томилох нь буруу гэж би харж байгаа. Эрдэнэтийн 49%-тай холбоотой асуудал. Энэ асуудлын маргаан үндсэн хуулийн дэстээр тун удахгүй шийдвэр нь гарах гэж байна. Энэ асуудлыг шийдэхээс өмнө Батын хурцыг томилох нь буруу байна гэж би харж байгаа. Инх Батаас гадна манай улсын хурлын гишүүн Болд гишүүн энэ гарын үсэг зурхтаа хэлсэн. Тагнуулын ажилтан бас өөр 2 хүний амь насанд хүрсэн байна. Үндслэлгүйгээр хууль бусаар 2-2 хүний амь насанд хүрсэн байна. Энэ асуудлыг ч гэсэн энэ нээлттэй сонсголоор бид ярихыг хүсэж байна. Монгол улсын иргэнийг тагнуулын ажилтан тусгай үүрэг гүйцэтгэх нэрийн дор яваад гадаадаас сулгай хийж авчирдаг явдлыг зогсоохын тулд энэ нээлттэй сонсголыг хийж байгаамаа. Дараад нь амь насанд нь хүрчгээд зоригийн алдагт холбогдолгүй юм байна гэж шийдвэр гаргачаад гэр бүлээс нь ч уучлалгүйхгүй байгаа явдлыг би гайхаж байгаа. Энийг би буруу гэж бодож байгаа. Монгол улс ардчилсан улс. Монгол улс нээлттэй улс. Тагнуулын байгууллага хүний амьд хүрснийхаа төлөө Монгол улсын жирийн иргэнийг хохироосныхаа төлөө уучлал гуйх ёстой. Монголын төр уучлал гуйх ёстой. Энэ олон завхарлыг тагнуулын байгууллагын үйлдэлсэн хууль бус үйлдэлүүдийг ил болгохын тулд өнөөдөр миний улсын хурлын гишүүний хувьд бусад 20 гишүүнтэйгээ хамт нээлттэй сонсголыг санаачилж байгаамаа. Альва юм нээлттэй байвал асуудал олон нийтийн өмнө яригдж байж хуулийн дагуу шийдвэр гарна гэдэгт би итгэдэг. Альва зүйл хаалттай байх юм бол Монгол төрийн ялзарал улам гүнзгийрнэ гэж би боддог. Тийм учраас нээлттэй сонсгол, нийтийн сонсголын талд миний бие зогсож байгаа гэдгийг та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Ингээд асуулт байвал хариулъя. Нээлттэй сонсгол хэвсэг нээлттэй явах гэсэн байлээ. Нээлттэй явах. Нээлттэй сонсгол, нийтийн сонсгол хэвлэл мэдээллийн өмнө нээлттэй явагдах ёстой. Мэдээж хувийн нууц, төрийн нууц, аж ахуй нэгжийн нууцтай холбоотой асуудал байвал зарим хэсгийг хааж горимын саналаар зохицуулт гэж явуулдаг юм боломж байгаа. Сая хурцэгдэх хүн намайг шүүхэд өгсөн гэж би сонссон байгаа. Би хуульч хүн. Би аливаа асуудлыг үндслэлтэй, баримттай, нотлогоотой тавьдаг хүн. Миний тавьж байгаа асуудлыг дэмжиж улсын хурлын 20 гишүүн гарын үсгээ зурсан байна. Тэгэхээр хурцтай холбоотой асуудлуудыг би түрүүнд хэлсэн хамтрагчаа шоронд хийсэн гэж хамтрагчийнх нь гэр бүлийн хүнээс ирсэн өргөдөл надад байна. Тэр хүний хэвлэл мэдээлэлээр өгсөн ярилцлагууд надад байна. Инх Бат гэдэг хүнийг Европоос хулгай хийж авчирсан гэдэг баримтууд, өргөдлүүд надад байна. Эрдэнэтийн 49%-ийг хурц гэдэг хүн худалдаа хөгжлийн банкнд авч өгөхийн тулд ордноор гүйж улсын хурлын гишүүдийг лоббидож янз бүрийн дарамт чахалт үзүүлж ясан баримт нь надад байна. Би хүн гүтгдэг, хэн нэгэн хүний муу үзэгдэх хүн биш ээ. Би хууль тогтоогчоо. Хууль тогтоогч улсын хурлын гишүүн гэдэг бол нийтийн эрх ашигын төлөө явах тангараг өргөсөн субъект юм аа. Түүнээс бас хэн нэгний асуудлыг ярьдаг, хөөцөлдөх хүн биш ээ. Тэгэхээр томилгооны сонсгол, нийтийн сонсгол гэдэг бол Монгол улсын хуулийг хэрэгжүүлж байгаа арга хэрэгсэл юм аа гэдгийг та бүхэнд хэлхийг хүсэж байна тийм. 7 хоногийн өмнө та мэдээлэл хийсэн шүү дээ. Тэрнээс хойш танд тагнуулын газрын дараачсан хугацаас ямар нэгэн дайралтч гэдэг юм уу, нотодтой гэдэг юм уу, нэг зүйлүүд ирсэн болов байсан. За янз бүрийн дарамт шахалт одоогийн байдлаар надад байхгүй. Би хурцэгдэх хүнтэй хувийн гүшхон зам байхгүй. Би хурцэгдэх хүний амьдралд одоо ямар нэгэн хувийн сонирхлоор муу зүйл хийх гээд байгаа хэрэг надад өчүүхэн ч байхгүй. Би улсын хурлын гишүүний хувьд нийтийн сонсгол, томилгооны сонсгол санаачилж байна. Улсын хурлд ирсэн өргөдлүүд олон зуугаараа, олон мянгаараа дарагддаг. Одоо энэ байдлыг хэдүүлээ зогсооё. Цаашид ч би олон томилгооны сонсголыг, олон ерөнхий сонсголыг, олон хуулийн сонсголыг зохион байгуулнаа.
Монголын төрд шинэ жишг тогтоохыг би хүсэж байгаамаа. Үүний төлөө сэтгүүлчид бас надтай хамт байгаарай гэж би та бүхнийг бас уриалж байна тий. Яа, дээж Өргөн барьчлаа шүү дээ. Тэр одоо хит хоногийн төгрөг хэлчихсэн дээ. Нийтийн сонсголын тухай хуульд 14 хоногийн дотор тов тогтоох ёстой байгаа. Хэвлэл мэдээлэлээр зарлах ёстой байгаа. Байнгын хорооны дарга, дэд хорооны дарга яаралтай гэж үзэх юм бол бас богино хугацаанд нийтийн сонсголыг зохион байгуулах боломж нь хуулиндаа байгаа тийм. Монголтой холбоотой төрийн нуртай холбоотой албан тушаал байсан нэг шууд төрийн албан тушаал чиглүүлдэггүй өөр албан шийдвэрлэх томилгүй бэлэн зарлалтай учраас эчин сайдаар явуулж байгаа гэсэн бас тийм ярьжсэн. Энэ болгоноо нээлттэй ярих ёстой. Ер нь дэлхийн олон улсын жишгт байдаг. Илчлэгдсэн тагнуулын байгууллагт, дипломат байгууллагт ажиллаулдаг юм аа. Хурц генерал маань хүн хулгай хийж яваад баригдаад Английн шоронд 10 сар суусан хөө. Европын холбоонд асуудалтай хөө. Энэ хурц гэдэг бол одоо хувь хүний асуудал би яриаггүй. Ер нь дэлхийн аль ч улс оронд илчлэгдсэн тагнуулыг, баригдсан тагнуулыг олон удаа гадаад харилцаанд томилгоогоор явуулах нь буруу байдаг юм аа. Би нэг л зүйлийг би та бүхэнд хэлье. Тун удахгүй өмнө Солонгосын тал энэ хүнийг хүлээж авахгүй буцаанаа. Ийм буруу үйлдэлийг хийж өмнө Солонгос болон Монгол улсын харилцаанд сэв суулгах шаардлага байхгүй гэж би үзэж байгаа юм. Монгол төр битгий алдаа гаргаасаа билээ. Алдаагаа баг дээр нь засаасаа билээ гэдэг үүднээс томилго эрх бүхий этгээдүүдэд хандаж би бас хүсэлж явуулж байгаа. Томилгооны сонсгол хийх замаар дүгнэлт гаргаад улсын их хурлын гишүүдийг томилго эрх бүхий этгээд Монгол улсын ерөнхийлөгчийг мэдээлэлжүүлэх үүргийг бас хүлээе гэж. Мэдээлэлээр бодит мэдээлэлээр хангая гэдэг ийм зорилгоор энэ сонсголыг хийхээр саналаа гаргаж байгаа гэдэг та бүхэнд дуулгая тий. Яриад байгаа баримтууд улсын их хурлаар ирсэн өргөдлүүдийг нээлттэй сонсголын үеэр илт тод ярих ёстой. Нээлттэй сонсгол дээр зөвхөн улсын их хурлын гишүүд биш. Өргөдөл гомдол гаргасан иргэд, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд оролцох хэрэгтэй байгаа. Тэд асуулт асууж хариулт авах хэрэгтэй байгаа. Энэ боломжийг иргэдэд олон түмэнд олгох ёстой гэж би харж байгаа. Хуулиараач ийм зохицуулттай байгаа тийм. За баярлалаа. Өнөөдөр жишээлбэл гадаад бодлогоо аюулгүй гадаад бодлогын байгууллагын хугацаанд яг нэг хэлчихэж шүү. Яг нээлттэй сонсгол явуулахаас өмнө одоо томилгоо хийгдээд яваад их юм шиг үстэй. Ийм боломж бий юу гэж байна. Өнөөдөр 2 цагаас Батын хурцыг элчин сайдад томилох асуудал аюулгүй байдлын байнгын хороогоор орохоор товлогдсон байна. Миний би нээлттэй сонсгол хийх саналаа улсын их хурлын даргаад хүргүүлсэн байгаа учраас Батын хурцын томилгооны асуудлыг нээлттэй сонсгол хийх хүртэл хойшлуулж өгөөч гэдэг саналаа байнгын хорооны даргаад бас аль биесээр одоо бичгээр хүргүүлнэ. Байнгын хорооны дарга улсын их хурлын гишүүд улсын их хурлын 21 гишүүний нээлттэй сонсгол хийх энэ саналд хүндэтгэлтэй хандна гэдэгт би итгэлтэй байна. Нэг төсөлж та нэг мэдээлэл л да манай ээж буцаас айжин гэж бичсэн. Ер нь ээж чи яах юм шиг байгаа юм бэ? За одоо тэр хөгшчүүдийн асуудлыг өөрсөнтэй очиж уулзаж асуу. Ер нь бол нийгмээр хурцаас айж байна. Өвгчүүд хүртэл хурцаас айж байна. Бизнес эрхлэгчид хүртэл хурцаас айж байна. Тэгэхээр айж байгаа хүмүүсийн нээлттэй сонсгол дээр авчирч ил тод яриулнаа. Нээлттэй сонсголын хууль яг 2016 оны 6 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн байгаа. Public hearing буюу нээлттэй сонсгол, нийтийн сонсгол гэдэг энэ том институцийг Монгол улс 2016 оны 6 сарын 1-нд хуульчилсан юм аа. Тэгээд 6 сарын 1-ний дараа сонгуул болсон. Би өргөдлийн байнгын хорооноос гарсан. Томилгооны сонсгол гэдэг бол шинэ албан тушаал томилогдох үед нь хийгддэг сонсгол юм аа. Одоо Батын хурц гэдэг хүнийг тагнуулын ерөнхий газрын даргаас нь одоо үүрэгт ажиллаас нь чөлөөлөөд өмнө Солонгосын элчин сайдаар томилохоор санал орж ирчээд байгаа учраас
томилгооны сонсголыг хийх саналыг гаргаж байгаамаа. За баярлалаа.